сайн байна уу та бидэнд өөрөө танилцуулаа. Инх бол гэдэг Дархан уул аймагт 5 залгчдын шүүхийн ерхий нэгтлэн бодгчоор ажилладаг. Одоо 14-5 жил нэгтлэн бодгч ажлыг хийж байна. За сая бидэндээ ном уншлаа 15 минут ном уншлах хийлээ тийм ээ. За тэгээ хэр санагдав сэтгэл ямар хуваа юм бэ? Ер нь манай хамт олон бол өөрсдөө их тийм гэгээлэг бас ном сонин уншдаг ийм сайхан хамт олон байгаа. Бас Дархан уул аймгийн хэмжээнд одоо шилдэг ном соёлыг нэвтрүүлэгч тийм шилдэг хамт олон болж бас шалгарч ирсэн. Тэгээд өнөөдөр бас танай хамт олонны зүгээс манай байгууллагыг сонгоод энэхүү сайхан үйл ажиллагааг зохион байгуулж явуулж байгаад бол талархалтай байгаа. Тэгээд бас та бүхэн маань энэ эмпати дөөс эрхлэн гаргадаг сургамжит өгүүлэг гэдэг энэ 7 цуврал номынхоо одоо 7 дахь дугаарыг бид бүхэнд бол гардуулж өгч одоо энэгээр одоо өөрсдийн ойлгосон эзнийг одоо бас хүүхэд багчуудаа ярьж өөрсдөө бас авах зүйлийг авч ингэж одоо уралдаан зарлж ингэж хамтаж ажиллаж байгаад бол баяртай байна. Тэгээд ер нь уншдаггүй хүн сэтгэдэггүй гэдэг. Тэгээд номын утга бол тэнгэр мэт агуу далаа мэт хүн номыг унших нь бол тэнгэрт нэрч далаа гатлах мэт гэж манай монголчууд ярьдаг. Тийм болохоор одоо хүүхэд багчууд маань энэ ном соёлоо хүндэтгэж бас уншиж судалж байгаасаа гэдгийг бол бас бодож явдаг. Энэ тал дээр бол манай хамт олон бол их итгэх зүтгэлтэй явдаг. Тэгээд та бүхнийхээ ажлыг бол бас хамтарч ингэж дараа дахин ингэж ийм сайхан үйл ажиллагааг өргөдүүлж ажиллана гэдэгт бол итгэлтэй байна. За тэгэхээр танд ном сая 15 минут уншсан чинь 10 жилдээ очсон юм шиг санагдав. Үнэхээр сайхан байлаа. Яг ингээд бид нар чинь одоо ажилтаа болохоор тэр болгоны их ном уншаад байхгүй. Тэгээд хэдүүлээ хамт олноороо сууж байгаад ингээд 15 минут уншсан. Тэгэхэд бол бас 15 минут гэж багадахгүйгээр үнэхээр бас их зүйлийг энэ ном дээрээс бас уншиж мэдэж ойлгож авлаа. Тэгээд миний хувьд бол эндээс 3 өгүүлгийг уншиж сонирхсан байгаа. Тэгээд нэгдүгээрх нь бол 3 зараг, 3 шийдвэр гэсэн ийм өгүүлэг байсан. Энэ дээр бол үнэхээр бас гоё авааштай юм байсан. Энэ маань болохоор нэг хаан байдаг. Тэгээд нөгөө улсынхаа шүүгчдийг одоо зарах хэрэг маргаанаа хэр шийдэж байна гэсэн байдлаар одоо нэг өдрөөс сонирхтон тухайн